сайн бацгаана уу, шинэ хөглөөний мэндийг хүргэе. За ингээд гэрте галбирчсан хөтөлбөртөө үргэлж цуг байгаад энэ хөтөлбөр маань 5 хүнээс үр дүнгээ өгж байгаа гэдэгт итгэлтэй байна. За ингээд өнөөдрийн маань дасгал одоо хэрхэн одоо гоё сайхан мөртэй болох тал дээр би бас тасгалаа бэлдсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол мөр гэдэг маань өөрөө эмэгтэй ч эрэгтэй ч аль аль хүмүүсүүдэд их онцгой баш гоё харагдуулдаг зүйл байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол мөрөн дээр маш гоё ач холбогдол өгж бүгдээр дасгалуудаа 7 хоногтой 2-3-аас тогтмол хийж явах хэрэгтэй байдаг. Тэгээ бүгдээр өнөөдрийнхөө дасгалдаа бүгдээр орцгоё. Мөрний цэцэл 5 хүн таалагдсан байх гэдэгт итгэлтэй байна. За ингээд ер нь бол та яг мөрөө ил гаргасан ч юм уу те хүссэн хувцас ингээд өмсөх гэхлээр таны мөр ингээд тань таалагдахгүй ч гэдэг юм жоохон өнжөө жоохон онцгүй байх нь бол та энэхүү дасгалыг бас хийснээрээ таны хүссэн үр дүнд тань богино хугацаанд хүрэх юм гайхалтай дасгал байгаа. Тэгэхээр дасгалыг та 2-3 удаа давтуултаа хийж заншаарай. Ялангуяа тус бүрт нь 15 оролтоор 3-5 удаагийн давтамжтайгаар хийгэрэй гэж хэлмээр байна. За ингээд дасгалынхаа дараа хүрдэг хоолныхоо болон руу орцгоё.